За энэ төсвийн гүйцэтгэл чинь маш чухал бидний хэлцэх ёстой ийм баримт бичиг асуудал байгаад байгаа. За сая зөндөл асууж байна. Тэгээд энэ одоо дөнгөж сая ярьлаа л да тий өмнөх оны аудитын зөвлөмжийн биелэлт 54% таа гэдэг. Гэтэл өөрснөө бол 76 гэдэг өмцөн байсан юм байна. Тэгэхээр энэ 54% таа байна гэдэг чинь төдий чинээ энэ зөвлөмжүүд ч ерөөсөө ажиллахгүй байгаа учраас энэ чинь дахиад 0 зөрчил биш. 0 бүр бүхэлдээ бүр альнаас нь эхэлж яаж асуухаж ойлгохгүй хэмжээнд ингэж байна л да. Тэгээ хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэрэгжилт гэхэд 30% таа л гэж байна. 31% нь тусгагдсан мөртлөө хэрэгжээгүй л гэж ингээд ерөөсөө за улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн санхүүжилтийн 37.3% нь одоо яагаагүй олгогдоогүй санхүүжүүлэгдээгүй л гин тэгээд 24 онд дуусахаар төлөвлөсөн арга хэмжээний 31% нь огт хэрэгжээгүй л ингээд бүхэлдээ огт хэрэгжээгүй дутуу хөтөл нэг юм байна. За тэгээ асуултууд гэх юм бол энд жишээлбэл ийм нэг одоо аудит илрүүлэлт байна л да. За нэгтгсэн тайланд төсвийн ерөнхийлөгчийн захирагчдын мөнгөн хөрөнгөний үлдэгдийг бууруулж нэгтгсэн гэдэг юм. Тэгэхээр ухаан мөнгөн хөрөнгө нь за 100 тэрбум байж яснаа. Одоо харагдаад байгаа юм уу мэдхгүй хэдэн төгрөгийг би асуумар байна. Тэгснээ яагаад хэдийг нь тайландаа багасгаж хэд болгож ингэж нэгтгсэн юм бэ? Ямар зорилготойгоор яах гэж байгаа тэр одоо тэр мөнгийг зөрүүгийн энэ тоог хэлж өгөөч ээ. За дахиад энд бас нэг юу байна л да. Одоо нөгөө бидний нодлонгоо ярьсан зураг төсөвгүй магадлал хийлгээ үед энэ ч одоо бүр 712 төсөл арга хэмжээнээс 485-ыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 52.8% буюу 256 төсөл арга хэмжээ нь магадлалд ороогүй баталгаажсан зураг төсвийн шаардлагыг хангаагүй гэдэг. Энэ ч одоо бүр 52% гэдэг чинь бүр 256 төсөл арга хэмжээ гэдэг чинь амар том дүн биш. Тэр эндээс ч л нөгөө төсвийн тэр зарцуулалтын буюу зардлын хэтрэлт энэ төр чинь яваад эсвэл дутуу биччихэд нэмж аваад нөгөө авилга хийх хавал яваад идэг гэдэг нодлонжоо бид нар ярьсан. Гэтэл энэ бол бүр авиа дэндүү бүр 50% нь магадлалд ороогүй явж ийн гэдэг бол энэ маш том дүн гэж ингэж харж байгаа юм аа. За тэгээд энэ бас нэг эндээс нэг юм асуулж явж байгаа юм. Барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан 726 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний үлдэгдлээс тайланд онд ингээд 102 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгч нь шалгараагүй байхад санхүүжилтийн олгосон. За Баярмагш 1 минут нэмж өгье. Энэ бол одоо маш ноцтой зүйл харагдах юм. Гүйцэтгэгч нь огт шалгараагүй байхад санхүүжилтийг нь байршуулчихсан гэдэг. Тэгээ бага дүн биш шүү. 102.5 тэрбум. Энэ бас ямар учиртай яагаад ийм одоо хууль зөрчсөн үйлдэлүүдийг ингээд бараг жил болгон хийгээд идэм болоо. Тэгээд нөгөө зөвлөсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй 50% гэхэр ч одоо аргачгүй болоо гэж бодож байна. Тэгээд бид нар асар их татвар төлөгчдийн мөнгийг ийм замбраагүйгээр үрж ийм хяналтгүйгээр зарцуулсаар байх юм бол энэ Монгол улс чинь юу яаж хөгжих юм бэ? Энэ төсвийг ч одоо зүгээр жил болгонд батлаад жил болгонд тодтогоол жил болгон гүйцэтгэлийн хянждаг байсан байлгүй дээ. Тэгээд яагаад энэ зөрчил дутагдлууд нь арилдаг вэ? За хамгийн сүүлийн асуулт. Энэ юу энэ зөрчил гаргасан алдаатай бөгөөд бусад тэр нөгөө хязгаарлалтай аудитын дүгнэлт авсан этгээдүүдэд хариуцлага тооцсон тэр статистик дүн байдаг юм уу? Гэмт хэрэгт холбогдснууд нь хідэн яг хэрэг хүлээгээд эсвэл ингээд хуулийн За сангийн сайд жохлон төрүүлээ хариулах уу. Тэгээд дараа нь аудитын газар хариулахад бэлтэж байгаа. Асуудал шүү дээ. Тэгээ аудит хариулснараа за тэр усан төсвийн хөрөнгө оруулалтын тэр нөгөө гүйцэтгэл дутуу гарснуудыг сангийн амнаас статистик нь хариулчих. Бэлгэр жаргал дээр хариулчих. Тэгэхээр тэр гүйцэтгэлтэй холбоотой бусдын аудит хариулсан. Барьцаа хөрөнгөтэй холбоотой баха асуудлууд байна. Тэгээд акц зөрчилтэй холбоотой аудитаар хариулахад бэлтэж байгаа. 4 номерын микрофон ажлын хэсэг.
Баярмаг шүүн асуултанд хариулъя. Сангийн амд дэлгэрж хараад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24 онд бол 3.8 их 84-ийн санхүүжилт батлагдсан. Нийтдээ 1319 төсөл байгаа. Түүний 712 нь бол 24 он шинээр эхэлсэн. За энэ шинээр эхэлсэн төслүүдийн 270 төсөл нь улсын хурлын хилцүүлгийн явцад засгийн газрын өргөн барьсан төсөл дээр нэмэгдсэн буюу аудитын дүгнэлтэнд орсон нэг маягаар төлөвсөн төслүүд энэ 270 төсөл дотор байгаа. За хэрэгжилтийн явцад бид нар төсвийн хуулийг хэрэгжүүлэх хугацаанд яг санхүүжилт болон гүйцэтгэлийнхээ хата яг зураг төсөв батлагдаж тухайн өртөгтэй багтсан гэрээний дагуу санхүүжилтүүдийг хянаад ингээд олгоо явж байгаа. За барьцаан хөрөнгөний дансны хувьд бол төсвийн тухай хууль дээр байгаа 43-2-ын дагуу он дамжуулан хэрэгжүүлэх заалтыг зохицуулсан байдаг. Энэ хуулийн дагуу тухайн жилд гүйцэтгэл төслүүдийг удаашрахаас одоо урьдчилан сэргийлж бид нэр засгийн газрын 349 төр тогтоолоор За 4 номерын микрофоныг нэмж өгье. Засгийн газрын тогтоол гаргаад захиалагчийн барьцаан хөрөнгөний дансанд байршуулад энэ оны 8 сарын 30-ны дотор чөлөөлөхөр ингээд зохицуултыг тусгаж байгаа. За барьцаан хөрөнгөний дансны хувьд бол яг валютын сангийн дүгнэлтээр энэ бол нөгөө санхүүжилтийн гүйцэтгэлийг сайжруулах арга хэрэгсэл гэж үздэг. Хэрвээ бид нар барьцаан хөрөнгөний дансанд авч гүйцэтгэлийг хангахгүй бол энэ төслүүд маань хэрэгжилт нь 2 жилээр ухраад үүнээс үүдэлтэй нэмэлт санхүүжилтүүд үүсэх хэм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энд бол нийтдээ өнгөрсөн онд 692 тэрбум төгрөгийг барьцаан хөрөнгөний дансанд байршуулснаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 80% гарсан байгаа. За үндэсний төрийн сангийнхан за 3 номерын микрофон дээрээс нэмэд хариулчих. За аудитын дараа 4 номер дээр бэлтэж байгаа. За баярмаг шүүн асуултанд хариулъя. Сангийн төрийн сангийн дарга цог өдрөх байна. За ер нь бол төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйл заасан чиг үүргийн хүрээнд бол төрийн сангийн зүгээс бол мөнгө хөрөнгийг нэгдсэн удирдлагаар хангах, мөнгө хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх, үр ашигтай удирдан чиглүүлэх тийм бодлогоор ажилладаг. За мөнгө хөрөнгө бууруулсан тухайд бол одоо дэлхийн улс орнууд одоо мөнгө хөрөнгийн зайлшгүй байх үлдэгдлийг бодлогоо хэрэгжүүлдэг. Түүний хүрээнд бол үлдэгдэл дээр бид нар бол төв төрийн сангийн зүгээс л мөнгө хөрөнгийн тодорхой хувийг бид нар зээлийн төлбөр болон бусад одоо санхүүжилтэнд ашиглан дахин одоо зээл авч зээлийн үгэн зардал гаргахгүйгээр ингэж ашиглан 2024 оны жилээсд бол тийм өглөг үүссэн байгаа. Тэр өглөгийг бид нар улсын секторын хөтөлбөр бүртгэл олон улсын стандартын дагуу засгийн газрын нэгтгэсэн тайланд бол бид нар За нэмж хариулъя. Жохон чанга яриарай микрофон дээр. За 2024 оны төрийн сангийн тайланд бол бид нар өглөг үүссэн тайлгнасан. Ер нь бол засгийн газрын нэгтгэсэн тайланд олон улсын хөтөлбөр бүртгэлийн стандартын дагуу бид нар тэр өглөгийг бол тохируулах бичлэлтэй иж тайлгнасан. За аудит нэмж хариулъя. Яг ямар зөрчил байгаа, дээрэс нь зөрчилтэй холбоотой ямар арга хэмжээ авсан, хичнээн хүнд хариуцлага тооцсон, хитэн дүүрэг буцаж төвлөрүүлсэн гэж ах шүү. Байна те? Баярмаг шүү. За микрофон асцсан баг шүү. За баярмаг шин асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг байна. За төв төрийн санд байгаа хязгаарлалтад үнэлтийн үндэслэлд орсон 5 их 80 төгрөгийн улсын төсвийн зарлагын их усврыг төрийн санд байршуулт одоо мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдах байгаа нь бол яг төрийн сангийн өнөөгийн мөрдөгдөж байгаа журам дүрмийн загвар бол зөв байгаад байгаа. Энэ төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйл заасан. За энэ дээр энэ төрийн сангийн нэгтгэсэн тайлан 47 төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн 266 байгууллагын одоо мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг бол бууруулж цэвэрлэг бичлэлт хийж тайлгнасан энэ асуудлынхаа бичлэлтийг одоо хэрхэн яаж шийдвэрлэх талаар өмнө одоо бид нар зөвлөмж өгсөн. Тэгээд зөвлөмжийг өмнөх онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх учраас энэ онд бол албан шаардлага өгсөн байгаа. За бид нар төрийн аудитын байгууллагын түрүү Монгол Улсын ерөнхий аудитор үүндээ хэлсэн төрийн аудитын байгууллагаас өгж байгаа 4 номер нэмж минут үгүй.
зөвлөмж албан шаардлагыг хэрэгжилтэн дэмжлэлийн тайландаа бидэнд бас дүн шинжилгээ хийж өгсөн. За магадгүй одоо бидний өгж байгаа зөвлөмжийг бас ойлгомжгүй юм уу хэрэгжүүлэх боломжгүй байж магадгүй гэж өөрсөндөө бас эрсдэл тооцож ингэж инжлийнхаа одоо хоёр тайланг үзсэн байгаа. За Монгол Улсын засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн зөвлөмж бол 66.5% та байгаа. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан бол 56.3% зөвлөмжийн хэрэгжилттэй байгаа. За 2019-с 2023 оны одоо санхүүгийн үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг аваад үзэх юм бол 2021 онд одоо төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хамгийн өндөр, 2023 онд хамгийн бага хувийн хэрэгжилттэй байгаад байгаа. Тэгээ зөвлөмж хэрэгжүүлэхгүйгээс болж одоо энэ гараад байгаа алдаа зөрчлүүд бас нэлээдгүй гэсээд байгаа. За төрийн аудитын тухай хуулинд төрийн аудитын байгууллагын тайлан хүлээж аваад 30